Сайн бацгаана уу? Бүгдд нэг өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийн бичлэгээр бид олон хүчин зүйлийн шуман рейсийн загварын үнэлгээ, за тэдгээртэй холбосон бусад одоо тестүүдийг яаж хийх вэ гэдэг тухай авч үзнэ. За тэгэхээр энэ 526 өгөгдөл бүхий. За цалингийн өгөгдлийг бид оруулаад ажлын файлыг ингээд бэлдсэн байна. За тэгэхээр эхлээд бид шуман рейсийн загварыг олон хүчин зүйлийн загвараа одоо үнэлнэ. За загварыг үнэлэх бол командн дээр бид нэр шууд команд бичээд одоо үнэлүүлж болно. За эсвэл зэснээсээ үнэлэх юм боломжтой байгаа. За тэгэхээр эхлээд бид нэр зэснээсээ үнэлье. За quick зэс рүү ороод estimate equation. За тэгэхээр бид нэр логтэй натурал логарифм авсан вэжний цалингийн утгыг эргээр заавраар хэлбэл одоо хамаар хувьсгчаар авъя гэсэн үг. За тэгэхээр энд харагдаж байгаачлан тэнцүү. За C1 гэдэг нь одоо коэффициент 1 гэсэн үг те. Нэмэх нь коэффициент 2-ыг үржих нь дараагийн хувьсгчийг гэх мэтчлэн ингээд бид нар бол загварынхаа энэ тавилыг хэлбэрийг яг энд ингээд энэ байдлаар бичиж ингэж авч үзэж болно. За гэхдээ цаг хэмнэх үүднээс бид нар бас log wage гээд C гэдэг нь коэффициент гэсэн үг зай аваад ингээд бусад хувьсгчдаа одоо энэ ажлын файл дотор байгаа хувьсгчдаа дуудаад энэ загварынхаа хэлбэрийг бол бичих юм боломжтой байгаа. За жоохон томруулах юм. За log wage C education. За нэг албан боловсролынхын жил байгаа. Нэг цагийн хөлсөнд нь албан боловсролын жил. За тухайн хүний ажлын туршлага. За энд харагдаж байна. За тэгээд ажлын туршлага. За эндээс бид нар хувьсгчаа сонгож болно гэсэн үг. За гэрэлсэн эсхийг нь за мөн South гэсэн хувьсгч байна. Энэ нь одоо өмнө зүгийн хүн байх юм бол гэсэн үг. За энэ нь өөрөө ер нь бол чанарын өгөгдлийг бид нар оруулж байна гэж ингэж ойлгож байна. За энд би биччихье. За ингээд 1 2 3 4 одоо хүчин зүйл бүхий. За нийт энэ тогтмол утгыг оруулаад ингээд 5 параметр бүхий загварыг олон хүчин зүйлийн шуман рейсийн загварыг бол үнэлж байна гэж ойлгож байна. За хамгийн бага квадратын аргаар за нийт 526 өгөгдлийг бүгднгээр нь үнэлэх бол энд ингээд энийг одоо өөрчлөхгүйгээр гэсэн үг. За хэрвээ та эхний 300 өгөгдлөөр үнэлэх гэж байгаа бол магадгүй энэ 300 526-ийн хооронд 300 гэж тавиад үнэлж болно гэсэн. За ингээ окей дарахад бид нэр юм бол нэг цагийн хөлсний логарифм загварын хүчин зүйлийн шуман загварын үнэлгээ бол гарч ирлээ гэж ингэж харж болно. За тэгэхээр энэ загварын тайлбарыг үргэлжлүүлээд хийвэл за эхний хэсэгт бол бид нар dependent variable буюу хамаар хувьсгч маань хэн бэ гэдгийг зааж өгч байгаа. За аргын метод буюу хамгийн бага квадратын аргаар үнэлсэн байна. За онсоор өдөр цаг хугацаанд за нийт 526 өгөгдлөөс хэдэн өгөгдлөөр үнэлсэн бэ гэдэг. За энэ тохиолдолд бол 526 өгөгдлөөр бүгднгээр нь үнэлсэн гэдэг харагдаж байна. За энэ дараагийн энэ хэсэгт бол хувьсгчдтэй харгалзах одоо малгайтай үнэлгээнүүд буюу одоо үнэлэгчдийн коэффициентууд нь энд харагдаж байна. За түүнд харгалзах стандарт алдаанууд нь. За тэгээ T статистик нь. За T статистик гэдгийг бол бид нэр T ratio гэж бас ойлгож болдог. За энэ T статистик магадлалын утгаар бид нэр тухайн параметр маань их олонлогийн одоо жинхэнэ утгыг төлөөлөх үүс байна уу? Статистикийн хувьд оч холбогдол байна уу? За мөн тухайн хувьсгч нь энэ тайлбарлагдж байгаа энэ хувьсгчид нөлөө үзүүлж гинэ үү гэдгийг одоо шалгаж хардаг ийм хэсэг гэж ингэж ойлгож болно. За T статистикийг бол бид нар энэ коэффициентийг стандарт алдаанд нь хуваахаар бол гардаг юм байгаа. За тэгээ T статистикт харгалзах хоёр талт статистикийн ач холбогдолтой хэсгийг шалгадаг хоёр талт таамаглалын энэ T статистикийн утганд харгалзах магадлалын утгыг бол энд одоо програм тооцоо тавьсан байгаа гэж ингэж ойлгож байна. За тэгэхээр эндээс жишээлбэл бид нар
education болон experience гэсэн энэ хоёр хувьсагч. За merit гэсэн энэ гурван хувьсагчийг хараад авъя тий. За тэгэхээр энд бол ямар харагдаж байгаа вэ гэхээр альфа бид хэдий одоо ач холбогдолын түвшин, за мөн зөвшөөрөл түвшин гэж нэрлэдэг тий. Альфа маань 5, 10, 1% түвшинд бол энэ магадлалын утга нь бол бага байгаа учраас үндсэн таамаглал няцаагдах буюу за үндсэн таамаглалд юу байгаа вэ гэхээр энэ хувьсгчдад харгалзах энэ коэффициент энэ параметрууд маань статистикийн хувьд ач холбогдолгүй гэсэн юм үндсэн таамаглал байгаа. Тэгэхээр үндсэн таамаглалыг няцааж яана гэдэг маань саяын одоо альфагийн 5, 10, 1 гэсэн энэ түвшинд бол статистикийн хувьд ач холбогдол бол альфагаас үл хамааран ач холбогдол бүхий коэффициентүүд байна гэдгийг бол энэ магадлалын утгыг хараад бол бид нар хэлж байна гэсэн. За харин тогтмол параметрийн хувьд бол бид нар альфагаа 5 болон 10% аваад үзэхэд бол энэ магадлалын утга нь бага байгаа учраас үндсэн таамаглалыг няцааж байгаа буюу өөрөөр хэлбэл тогтмол параметр маань бас статистикийн хувьд ач холбогдол бүхий байна. Харин альфаг 1% гэж авч үзэхэд энэ магадлалын утга нь 184 байгаа учраас их байна гэсэн үг. Одоо бидний сонгож байгаа альфа тэг 101 үед энэ тохиолдолд үндсэн таамаглал маань няцаагдахгүй буюу тэгэхээр энэ C буюу тогтмол коэффициент маань альфа тэг 101 буюу 99% магадaltaйгаар бол статистикийн хувьд ач холбогдолгүй байна. Харин 95 90% төвшөнд бол статистикийн хувьд ач холбогдолтой байна гэж ингэж дүгнэж ийн гэсэн. За харин бидний энэ South гэсэн энэ одоо коэффициент маань энэ маань өөрөө чанарын хөгжил байгаа. Энэ чанарын хөгжлийн хувьд альфагаа бид нар 5, 11% төвшөнд аваад үзэхэд аль ч төвшингөөс нь л энэ магадлалын утга одоо их байгаа учраас үндсэн таамаглал бол няцаагдахгүй. Гэтэл бидний одоо үндсэн таамаглалд юу байгаа вэ гэхээр тухайн энэ одоо энэ хэсэгчийн өмнөх коэффициентийг энэ параметрийг тийм ээ статистикийн хувьд ач холбогдолгүй гэсэн ийм өгүүлбэр байгаа. Тэгэхээр тэрийг бол няцаахгүй байна гэсэн үг. Тэгэхээр энэ коэффициент бол статистикийн хувьд ач холбогдолгүй коэффициент бол альфагийн 3 төвшөнд харагдаж байна гэж ингэж дүгнэ. За тэгээд за яг энэ үнэлгээнээс гадна бид нар одоо яг энэ тухайн параметрыг статистикийн хувьд ач холбогдолтой эсхийг хэрхэн шалгадаг вэ гэдгийг бол үргэлжлүүлээд ярих болно. За ингээд цааш нь 3 дугаар хэсэгт бол детерминацийн коэффициент харагдаж байна. 27.9%-тэй. За өөрөөр хэлбэл ерөнхийдөө энэ education experience гэрэлсэн хэсэг өмнө зүгийн хэсгээс нь хамаарсан энэ хувьсгчдийн хэлбэлзэл бол одоо нийт энэ цалингийн хэлбэлзлийн 28%-ийг тайлбарлаж байна гэсэн утгатай. За энд бол юу байна? Засварлагдсан детерминацийн коэффициент. За энэ нь бол ерөөсийн тэгштгэлийн алдаа бол харагдаж байна. За энд бол үлдэгдэл санамсргүй хэмжигдэхүүний нийлбэр харагдаж байна. За үнний хувь бүхий одоо log likely хүүд гэж ярддаг. Тэ үнний хувь бүхий үнэлгээний утга энд харагдаж байна. За F статистик магадлалын утга бол энд байна. Энэ F статистик ямар зорилготой гарч ирдэг вэ гэхээр тогтмол коэффициентээс бусад бүх гишүүнд зэрэг тэгтээ тэнцэх буюу загвар ер нь бүхэлдээ ач холбогдолтой байгаа хэсгийг энэ F статистик тэрэнд харуулцах магадлалын утгаар бас хэмжиж хардаг. Тэгэхээр энд бид нэр альфагаа 3 төвшөнд аваад үзэхэд магадлалын утга нь маш бага утга байгаа учраас үндсэн таамаглалыг бол хангалттай няцааж байна. Тэгэхээр энэ загвар бол бүхэлдээ ач холбогдолтой гэдгийг бол бид нэр энэ хоёр утгыг хараад бол хэлж чадхаар байна. За тэгээд хамааран хувьсгчийн дундаж за хамааран хувьсгчийн стандарт талдаа байна. За Акайка, Шварц, Хана гэсэн энэ гурван одоо мэдээллийн шинжүүр бол олон регрессийн загвар үнэлэхэд бол яг аль загвар нь илүү сайн бэ гэдгийг гаргаж өгдөг юм шинжүүр. Тэгэхээр энэ удаад бид нар ганцхан загвар үнэлсэн учраас энэ дээр бол энийг ашиглаад хэлэх зүйл одоогоор алга байна. За дөрвөн нууцны статистикийг ерөнхийдөө бид нар хэрвээ одоо хугацааны цуваагаар регресс үнэлсэн бол энэ автокорреляц нэгдүгээр ирэмбийн автокорреляц байна уу гэдгийг шалгадаг ийм статистик үзүүлэлт байгаа. За тэгэхээр манай загвар бол кросс өгөгдлөөр үнэлсэн учраас энийг бол бид нар бас хараад тайлбарлаад авах шаардлагагүй гэж ингэж ойлгоно. За ер нь бол загварын тайлбар үнэлгээний одоо үр дүнг бол ийм байдлаар ер нь ойлгож уншнаа гэсэн үг. За тэгэхээр регрессийн тэгштгэлийн үр дүнг олон хувилбараар бол бас харж болно. За ингээд Vivds руугаа ороод representation гэж харчихаар за сая бидэд бол хамгийн бага квадратын аргаар за энийг бичиж үнэлсэн тий. За яг тэгштэглийнхаа хувьд бол команд бичиг гэвэл бид нэр ингээд бичиж чинь л гэсэн үг л дээ энд. За тэгштгэл бол
үнэлэгдсэн тэгштгэлийн коэффициентууд бүхий бол ингэж харагдаж байгаа. За яг одоо үнэлээд гарсан утгууд нь бол энд ингээд 90-ийн загвар маань одоо үнэлгээнийхээ утгуудаараа ингээд харагдаж байна гэж ингэж болгоно. За дараагийн бид хэдийн одоо хийх ёстой зүйл бол үнэлэгдсэн одоо энэ коэффициентууд параметруудын хувьд завсран үнэлгээ хэрхэн хийдэг вэ гэдгийг харъя. За завсран үнэлгээ хийхдээ бид нар бол альфагийн сонголтоор за очил бүгдийн төвшин сонголтоор 5 11% магадaltaгаар хийдэг. За тэгэхээр үүнийг хийхэд бол Vivds рүүгээ ороод за coefficient diagnostics гэж зэс рүүгээ оронгууд confidence intervals гэсэн юм зэс байгаа. За энийг дарангууд юу н автоматар 90-95-99% магадaltaгаар тийм ээ альфа нь тэг 100-1, тэг 105, тэг 11 гэсэн магадaltaгаар автоматар ингээд гаргаад өгдөгөө гэсэн үг. За энийг ингээд тохиргоог өөрчлөхгүйгээр окей дарахад бол энд юу харуулж байгаа вэ гэхээр саяын одоо энэ үнэлэгдсэн 526 өгөгдлөөр үнэлэгдсэн энэ тэгштгэлийн коэффициентуудын одоо их олонлогийн жинхэнэ одоо утга нь тий 90-95-99% магадaltaгаар ямар завсруудад байх вэ гэдгийг ингээд харуулж байгаа бүх коэффициентуудын хувьд гэсэн үг. За тухайлбал education гэсэн коэффициентийн үнэлгээ бол тэг 1000-ны тэг 109. За таслаас хойш 2 оронгаар бол юм байна. За тэгэхэд 90% магадaltaгаар бол тэг 107 хамгийн завсран үнэлгээний бага утга нь за их утга нь юм байх жишээний. За гэх мэтчлэн бид нар бол завсран үнэлгээг бол харж болох нэ. Завсран үнэлгээ хийдэг шалтгаан нь бол бид нар төвөр дээр хийсэн одоо үнэлгээнийхээ утга нь их олонлогийн хувьд их олонлогийн жинхэнэ одоо параметрийн утгын хувьд ямар завсарт орших вэ гэдгийг ийм альфагийн сонголтоор ингээд завсруудад үнэлж харуулдаг ийм зорилготой хийдэг зүйл байна. За дараагийн бид хэдийн хийх ёстой зүйл бол тухайн одоо энэ коэффициент буюу энэ үл мэдэгдэх параметрууд маань төвөр дээр үнэлэгдсэн утгууд маань статистикийн хувьд ач холбогдол байна уу гэдгийг параметрийн тухай таамаглаж шалгах гэсэн ийм тестээр бид нар хийдэг. За тэр тестийг хэрхэн хийх тухай энд бас авч үзье. За яг уу энэ тэр тестийнх нь одоо статистик харьцаа магадлалын утга энэ нь бол энд харагдаж байна. Гэхдээ энийг бид нэр цэсээ ашиглаад яг тухайн параметр жишээлбэл education гэсэн параметрийн хувьд магадгүй merit гэсэн параметр бүгднийх нь хувьд хийж болно. Яаж хийх вэ гэдгийг харъя. За тэгэхээр Vivds рүүгээ ороод coefficient diagnostics гэж оронгууд за доошо Waldin test coefficient restrictions гэдэг ингэ байж байгаа. За энд за чи яг аль параметрийг статистикийн хувьд ач холбогдолтой байна вэ гэдгийг шалгах гэж байгаа вэ? Тэрийг энд коэффициентийн дугаарыг бичиж өгч ингээд оруулна. Одоо тань тэг таамаглал, үндсэн таамаглалыг бичиж өгнө гэсэн үг. За тэгэхээр энд бол тоолохдоо коэффициент 1, коэффициент 2, коэффициент 3, коэффициент 4, коэффициент 5 гэж байна. За тухайлбал коэффициент 2-ыг бид нэр энд шалгах бол C coefficient гэсэн л үгтэй. Ингээд 2 гээд тэгээд тухайн параметр маань одоо статистикийн хувьд ач холбогдол байна уу? Өөрөөр хэлбэл энэ education гэсэн хувьсгчид харгалзах энэ параметрийн утга нь төвөр дээр ботсон юм утга байгаа шүү дээ. Тэгэхээр энэ төвөрийн утга маань их олонлогийн жинхэнэ утгыг төлөөлөхөц утга мөн эсхийг бид нар таамаглаар шалгаад за тэгээд хэрвээ мөн одоо тийм байна гэж үндэслэл нотлогоо олох юм бол ерөнхийдөө статистикийн хувьд ач холбогдолтой гэж хэлдэг гэсэн. Тэгэхээр энэ дээр 2 дугаар коэффициентийг одоо статистикийн хувьд ач холбогдол байна уугүй гэдгийг шалгая гэдгийг C2 тэнцүү тиг гээд окей дарах. За ингээд гарахаар Waldin тестээр одоо цэс ашиглаад бид нар education гэсэн хувьсгчийн өмнөх параметрыг бол статистикийн хувьд ач холбогдолтой эсхийг шалгасан үр дүнгийн харж байна гэсэн. За энд үндсэн таамаглал нь юу вэ гэдгийг харуулж байгаа. За тэгэхээр бид нар 2 дугаар коэффициентийг тэгтээ тэнцүү юу гэсэн таамаглал дэвшүүлж за тэрэнд харгалзах тест статистик ер нь шалгуурыг T статистик, F статистик, H квадрат гэсэн 3 статистикээр тест шалгуураар ер нь бол шалгаж болдог. За түрүүнд харсан Vivds руу ороод бид нар энд estimate output гэдээ харахад бол энэ зөвхөн T статистикийн үр дүн нь бол одоо магадлалынхаа утгатай ингээд харагдчихсан. За энэ дээр бол яг Waldin тестээрээ бид нар цэс ашиглаад
яг тухайн коэффициентийг статистик ажил бүтэлтэй хэсгийг шалгахад бол энэ T статистик, F квадрат гэсэн энэ гурван статистик гуруулаа харагдаж байгаа. Альнийх нь ч үр дүн адилхан гэдгийг бас энд хэлье. За тэгэхээр бид нар T статистикийн үр дүнг хараад дүгнэлтээ хийчихье. За T статистик нь бол 1180 гээд нэлийн 11.1-тэй нэлийн өндөр утга байна. За энэ утганд харгалзах магадлалын утгыг бол энэ таамаглал хоёр талтай энэ таамаглалд тааруулаад энэ магадлалын утгыг бол энд бодцсон байгаа гэсэн. За тэгэхээр бид нэр альфагаа 5, 10, 1 гээд альч төвшөнд аваад үзсэн. Магадлалын утга нь маш бага утга байгаа учраас үндсэн таамаглалыг бол хангалттай сайн няцаах юм нотлохолж гэнэ гэсэн. Тэгэхээр үндсэн таамаглал маань энэ байгаа. Тэгэхээр үндсэн таамаглалд бол юу гэж бичсэн байгаа вэ гэхээр education гэсэн хувьсгчийн өмнөх параметрыг статистик ач холбогдолгүй гэж энд тавьсан байгаа. Тэгвэл энийг няцааж яана гэдэг маань статистик ач холбогдолгүй, статистик ач холбогдолтой гэж үзэх үндслэл нотлохоог бид нар бол нөгөө талаасаа гаргаж яана гэж ингэж харж болно. За энэ тестн дээр за дараагийн бас нэг одоо утгыг бас дахиад нэг удаа үнэлээд үзье. За тухайлах юм бол Merit гэсэн коэффициентийн өмнөх утгыг бид нар харъя. За тэгэхээр бидний коэффициент Merit гэсэн коэффициент бол 4-р коэффициент байна тий. Тэгэхээр тэр C 4 гэж бичээд бид нар Волдын тестээрээ дахиад тусна шалгаж болно гэсэн. За энэ тохиолдолд муу адилхан. За түрүүний одоо education хувьсгчтэй яг адилхан альфагийн альч төвшөнд үндсэн таамаглалыг хангалттай сайн заахаар өөрөөр хэлбэл статистикийн ач холбогдол бүхий ийм коэффициент үнэлэгдсэн байна гэж ингэж хэлнэ гэсэн. За Волдын тестээр бид нар мөн өөр юу шалгаж болдог вэ гэхээр за ер нь бол хамттай ач холбогдлын тест гэж бас үздэг. Тэгэхээр ерөнхийдөө бид нар C2 жишээлбэл за C1 ч байсан болно тий. За C2 хамтдаа ингээд ач холбогдол байна уу? Энэ хоёр тиймээ тухайн хоёр коэффициент тусдаа ач холбогдолгүй байж болно. Тэгвэл хамтдаа ач холбогдол байна уу гэдгийг шалгах байдлаар ийм байдлаар бас ингэж шалгаж өгч болдгоо гэсэн. За өнөөний бол F статистикийн үр дүнгээр шалгаж өгдөг. За тухайлах юм бол энэ F статистикт харгалзах магадлалын утга нь маш бага байна. За альфагийн альч төвшөнд болохоор C1, C2 гэсэн хоёр коэффициентийг хоёулангийн зэрэг тэг гэж үзэх үндслэл бол байхгүй байна. Өөрөөр хэлбэл хоёр коэффициент хамтдаа ч гэсэн ач холбогдолтой байна гэдгийг харуулж байна гэж ингэж ойлгоно. За тэгэхээр Волдын тестээр дахиад нэг одоо таамаг шалгах боломж нь юу байдаг вэ гэхээр за бид нар бол сая тухайн одоо энэ коэффициентуудыг статистикийн ач холбогдол байна уугүй юу гэдгийг хоёр талд таамаглалаар T тестээр бол шалгалаа. Энэ дээр бид нар магадгүй одоо жишээлбэл энэ Merit гэсэн хувьсгчийн өмнөх коэффициент бол 0.19 байна тий. Тэгэхээр энүүнийг одоо өөрийн сонирхсан утгаар энэ утгын одоо үнэлэгдсэн байгаа энэ коэффициентийнх нь ойролцоо утгаар бид нар бас таамаг шалгаж ингэж үзэж болдог. За тэгвэл тэгж бас шалгах юм боломж бол байгаа гэсэн. За тэрийг хэдүүлээ шалгах. За энд 0.19 тэгэхээр 0.3-аар ч юм уу шалгаад үзье. Тэгэхээр 0.3-аар авч болно гэх нөө болохгүй гэх нөө тий. Үзье гэсэн. C4 тэнцүү T 1.3 ч гэдэг юм ингээд бичнэ л гэсэн. За ингээд үзсэн чинь яаж байгаа вэ гэхээр энэ тест статистикийн T статистикийн утганд харгалзах магадлалын утга нь 1.67 тань. За хэрвээ жишээлбэл альфагаа хэдүүлээ 5 гэдээ аваад үзье. 5% гэдэг үзэнгүүт 1.67 байгаа учраас үндсэн таамаглалыг няцааж байна. Үндсэн таамаглалыг няцаана гэдэг маань T 1.3-аар юу н авахыг бол зөвшөөрөхгүй байна. T 1.3 гэж үзэх үндслэл олдохгүй байна л гэсэн юм утгатай гэсэн. За альфагаа хэдүүлээ 1%-аар аваад үзье харин. 1%-аар авахаар магадлалын утга нь бол 1.67 учраас их байна. Тэгэхээр эндээс үндсэн таамаглал няцаагдахгүй гэсэн үг. Тэгэхээр үндсэн таамаглалдаа T 1.3 гэж шалгаж байгаа маань няцаагдахгүй байна л гэсэн үг. Тэгэхээр T 1.3 гэдгийг бол 1% төвшөнд бол авч болж байна. 5 болон 10% төвшөнд бол авч болохгүй гэсэн ийм дүгнэлтийг эндээс хийнэ гэсэн.